За, сайн байцгаана уу залуусаа. Монголын анхны Wrap мото подкаст эхлэхэд бэлэн боллоо. За, манай Wrap мото подкастын зорилго бол мэдээж Монгол улсдаа мото соёлыг түгээн дэлгэрүүлэх, за моточдын хоорондын мэдээлэл солилцох, тэгээ мотоцикл сонирхолтой залуучууд бас тодорхой эрхтэй мэдээллүүдийн өгөх зорилгоор бас энэхүү подкастаа эхлүүлж байгаа. За, манай подкастын бас анхны дугаарын зочингоор Армак MC клубын дэд ерөнхийлөгч бидний мэдхээр Гори буюу Оргил маань хүрэлцэн ирсэн байна. За Оргилдаа баярлалаа. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За сайн зүгөө. Сайн явжирлаа. Гайгүй төгжрлээ. Их л айхтар бороотой л үлдэрлээ. Подкаст хийх юм зөндөө асуулаа л та. Чинь 100 хүнээс асуусан чи 99 нь Армак Гори гэдэг. Ямар очив? Их мүлжүүр тарих юм уу? Мүлжүүртэй хүн л гэдэг энэ да. Тэгээд өнөөдөр ямар соёлтаас нь гоё шараад өгье. Роустд оруулаад үгүй. Бүр тийм болсон. Юунд орох? Зүгээр подкаст хийх болсон шээ роуст Роустд орцсон үү? За манай Wrap мото подкастын хамт олон бол одоо ерөнхийдөө бол за намайг аюур радиосын дэд ерөнхийлөгч Батүлэг гэдэг. Тэнд За Харироо клубын президент буюу тэргүүн үүсгэн байгуулагч Инкүшгэ залуу байна. за тэгээд бид бүхэн мэдхээр манай энэ зургийг авж байгаа зургийн дарга манай араас ажиллаж байгаа албаны бол одоо Монголын анхны Lone Wolf бидний мэдхээр бол анхаа фотографи залуу байгаа. Ганц чанаа байгаа гэдэг. За Нэг чанаа. Нэг чанаа. нэг чанаа байгаа. За манай Коригоос одоо ингэж асуумаар байна. Одоо бид нар бол одоо мотоцикл унж байгаа тий клубтэй клубгүй одоо ерөнхийдөө янз янзын залуучууд бол одоо Гори гэдэг нэрээр нь мэддэг. За Гори гэдэг хүн маань одоо яг тий хаана өсөд орсон, хүүхэд бага настай хаана өнгөрсөн тий тэрхүү байдлаар өөрийгөө гоё товчхон танилцуулж байна залуучууд юм. За би ч одоо өстой энэ манай одоо энэ дошийг харагдчих тийм мах кабинет. За төвшөлөө хэлсэн. Тий. Мах кабинетын 21 тэгээд яг сургууль нэгдүгээр орол. Тэгэл нэгдүгээр орлыг 81 дэх сургуулийг тэгэл төгссөн. Яг төгсөөд шууд Турк руу сургуульд яваад. Тэгээд тэнд л яг турк англи хэл дээр одоо олон улсын харилцааг мэргэжил эзэмшсэн. Ийм л хүн байгаа товчхон да. Яг тэгээд энд бол Монголдо буцаж ирчээд 2001-2 онд бол явахаас өмнө мотоцикл ундаг байсан. Гэхдээ хөдөө малд ирэх юм уу те 100 болон хөдөө явчихдаг. Тэгэл тэн дээр мотоцикл даах танилцал тэгж л ихсэндээ. Тэгэл оюутан байх хугацаанд бол мэдээж ирж очих нь ховор. Тэгэл ирээл ажлын гараан дээр гараал ер нь бол 2012-3 оноос хойш дахиад мөнгө төгрөг босгол дахиад хот дотор одоо мотоцикл унах одоо гараага тавьсан гэх юм уу. Ер нь бол тэгэл одоо багасаа л мотоцикл. Тэгээ ер нь багасаа их дуртай, техник дуртай. Өвөө маань нэг хуучны 24-тэй тэгэл өвөөтэйгөө яваал. Тэгэл нөгөөтг мэдээж орос техник яадаг л эвдэрчтэй. Тэгэл хэр хөдөө эвдэрчдэг. Тэгэл нэг ганц хоёр юмыг нь төлхөр багжийн төхүүлдэг эрг болттой тэгжил танилцж ийсэн. Тэгэл яг 2001 онд бахад баг энэ хөдлөн удагт манайх малтай байсан өвөө юм аа. Тэгэл тэн дээр эхлээд дугуугаар хон бол хариулдаг гэж жоохон томрол ирэхээр нагад цах нараараа мотоцикл авахуулаад тэгээд 100 анхны мотоцикл ямар мотоцикл байсан бэ? CC-ийн дээрээс нь заавал. Тэгэл тэр нөгөө хөдөө унж байгаа нь бол ойлгомжтой. Тэгэл хятад мотоцикл. Тэг 125 cc. Тэр ч яг тэгэл яг хотод унаад ихэлсэн мотоцикл маань юу байлаа? 250 нөгөө Kawasaki Eliminator гэдэг мотоциклыг бобр болгоцсон. Тийм мотоцикл байсан. Тэгээ тэр чи анх 13 онд лөө 12 онд лөө сая 500-аар өвөл бүр айлын ийм хүүтэн гараж онгоолгуулж байгаад тэгэл авч ирсэн гэж. Тий, тэгэл анх авч ирсэн юм да. Ер нь тэгэл баг хар багын л мотоцикл дуртай. Тэгээд мотоцикл их янзалдаг. Техникт ер нь дуртай юу? Тий, яг техник мэдээж дуртай. Гэхдээ нөгөө эхлээд бол ойлгомжтой яг нэг хобби гэдэг байдлаараа тэгэл хотод унж. Тухайн үед бол бас яг үед нөгөө төгжрээ энэ шиг амар байгаагүй. Механик машин хүртэл ингээл хотоор унаал нэг аятайхан ядрахгүй явцдаг байсан. Тэгэл бүр яваа тэр чинь бүр механик машин унахаас бүр ингээд төгшөөдөг болтлоо ингээл төгжрэл жишээ ингээл болж байгаа байхгүй. Тэгэл тухайн үед бол угаасаа ойлгомжтой бүгд яг л тгээс эхэлж байгаа юм юу ч мэдэхгүй л ямар мотоцикл авч байгаагаа ч мэдэхгүй. За Япон мотоцикл ямар ч авчий гэл аваад ихэлсэн. Тэгэл тэр маань өөрөө өвөл нөгөө харанхуй айлын гаражнаас авцсан. Тэгэл хавар одоо гаргаал унах гэсэн жибөө асуудал үүсэл. Тэгэл хинт хандах уу, яах уу, ийх үү, засвар үйлчлэгээ гээл ихсэн. Тэгэл зарим юм ин өөрөө ухсан. Гэтэ бол
тухайн үед бол яг л тгээс эхлэв яг мэдхгүй. Тэгээ хаашаа хандхаа мэдхгүй. Тэгээл ийшээ тийшээ явна бас тухайн үед моцикл ундуугээс найзуудаасаа заавар зөвлөгөө аваад ингээл тэгэл ер нь яг тэр үеэс баг гараж байгуулах одоо моцикл дөрнөд хэрэгтэй. Одоо сая ярианаас ингэж штэ. Анхны моцикл бобор байсан гэдэг. Яг өөрөө бобор болгосон уу? Кастумтай байсан уу? Кастумтай байсан. Тийм бобор нэг цагаан сандалтай нэг тийм байсан. Тэгээ би өөрөө анх нөгөө ер нь бол бобор айгууг сонирхоод кастом моцикл айгуух дуртай болохоор бобор төрлийн одоо бобор кастом дуурлал тухайд авч ирсэн юм л та. За тэгэхээр ер нь тэгээд нэг Монголд бас яг моцикл одоо ингээд дурлж байгаа нийт залуучууд харахаар их бобор төрлийн моциклыг ер нь их төлхөө сонирхооддаг тий. тэндээс ер нь эхэлтий юм шиг байна. Бас Тэндээс эхлэн яг тэгэл тэндээс эхлээд яваал тэгээ ер нь бол нэг жоох ингээл аялаа ч юм уу хотоос гараад урт замд яваад ирэхээр за бас болохгүй юм байна гэдгийг бас мэдэрч эхэлсэн шүү дээ. Арай жоохон тав дух хэрэгтэй байна. Ядаж шаврын кэрла хэрэгтэй юм байна. Яг үнэ. Хоёр богц хэрэгтэй юм байна гэдэл эхэлнэ. Тэгвэл яг хот дотор бол бобор кастом моциклууд аягүй гоё болно юм. Тий. Ер нь яг нэг сүлжгээч тэр одоо тэгэл яг ингээ те бас одоо манай төгжилд манай замчин бас нэг өргөн гэхээсээ илүү бас ер нь жоохон тийм нарийнхан төш гоё кастомтай боброор бас нэг хотын гоё соёл гоё үзэмж болж чадчих. Чимэг болж чадчих. Маш гоё. Тухайн үед гэхдээ бол бас энэ ойлголт кастом гэдэг ойлголт ч аягүй бас хэцүү байсан шүү дээ. Аргагүй тийм баг. Юм уу шулаа яргалаа хийцэн нэг хог унаа явж ийн гэдэг л ойлголт хүмүүс ярьдаг байсан. Тэгэл одоо бол бас л шал өөр болж шүү дээ. За тэр үе чинь 12 он гэж ярьжсэн те. За явж байгаад одоо Армак одоо энэ одооны байгаа нэмсэг клубтэй яаж анх холбогдов, яаж оров, анх үүсгэлцэн хамт байсан уу тийм ээ. Тэр талаараа клубын талаар гоё яриач. За манай клуб чинь 2015 онд анхныхаа одоо суурийг тавьсан. Тэгээ анх эхлээд нөгөө Engine Strike гэдэг арай өөр нэртэй гарч ирээд лого юм бас өөр байсан. Тэгээл яг жилийн дотор үндсэн Colors одоо энэ өмсгөлүүдээ шинжилээд нэрээ шинжилээд тэгээ 2016 онд анхны Crew гэдэг статусаар гарч ирж исэн багхгүй. Тэгээ манайхыг яг нөгөө хүмүүс Armac гэж дуудлагаар нь явдаг л нөгөө энэ ч товчлсон нэр багхгүй нөгөө англиар бол Asian Riders Mongolian Motorcycle Active Club гэдэг. Одоо Азийн болон Монголын моциклчдын чөлөөт гэдэг одоо утгаараа ингэж явдаг. Маш том нэрний товчлоо юм тий. Би бас Armac гэж ямар утгатай юм болоо гэх. Тэгэл би чинь нэг 12 3 4 онуудад тэгэж нэг ганцаараа бас адилхан энэ анхаа шиг Lone Rider Moider гэсэн юм. Юу мо савих мохтой тэгэж явдаг байсан юм. Тэгэл клубтэйгээ танилцсан чинь бас их сонин хувь тохиолохгүй юу. Би ч өөрөө бобор сонирхоод идэг ихний моцикл бобор байдаг. Тэрч тэгээд нөгөө бах эвдэрж барайл янз бүр болол тэгэл бөөн зардал төвөг болол тэгэл тэрийг нэг арай ч юм уу зараал дараагийн авсан моцикл маань бас одоо монголчууд одоо Монголын одоо тэр үеийн моцикл сонирх сайн мэдэж шүү дээ. Одоо хүртэл явж л байгаа одоо Honda Steed 400 600 гэдэг моцикл шүү дээ. Домог болсон тийм. Энэ моциклууд чинь бас их яс сайтай мотор сайтай моциклууд. Тэгэл тэр манай энэ Зайсангийн Чимэд ахын одоо мото овн гаражийн Чимэд ахын өөрийнх нь нэ винтэж бобор гэдэг одоо 400cc Steed 400 бобор болгоцсон. Тэрийг одоо циркийн тэндийг залуу зарна гэдэг ахаар нь очиж үзэл заавъя гэл шууд үзэл авсан. Айгуу гоё кастомтай айгуу гоё цэмбэр тийм бобор байсан. Тэгэл тэр авсан залуу маань яадаг вэ гэсэн чинь энэ би ингээд нэг юм тий манайхын юм клуб юм аа моциклийн групп байгаамаа гэл ямар нэртэй гэсэн чинь Armac гэл. Тэгээ нэг манай одоо клубын full member санаа гэдэг найзаасаа тэр моциклыг аваад клубтэйгээ танилцж ирсэн яах. Тэр чинь 2017 онд тохоо. Тийм баг. Тэгэл за Armac гэдэг клуб байд юм байна. Тухайн үед чинь те Choppers, Falcons гэж мэдж байгаа. Тэгэл нэх бас олонч байгаагүй. Тэгэл за Armac гэж клуб байд юм байна. Ямар залуучууд байдаг юм бэ гэж өөрөө сонирхож эхлэв. Тэгэл адаглал одоо тэр нэг моциклыг авсан хүнтэйгээ ингээ энтэй тааралдах хүртэл дотн те. Өө нэг манай моциклыг авсан хүн байна гэж тэгж л эхэлж ирсэн. Тэгэл тэр нэг дараа жилийн нөлөө нөгөө цэргийн баярын уулзалт болдсон шүү дээ. Тэгэл тэнд цуглараан дээр моциклыг унжиж бол Armac-ийн бахаар наа би танаа санаагаас авсан юм аа. Тэгэл хамт явж болох уу гэж хэлсэн. Тэгэл окей болно гэл. Тэгэл одоо энэ клубын зам л маань бийж ирсэн. Анх бол одоо яг Armac-ыг үүсгэн байгуулсан гэж ярих уу? Одоо яг Armac үүсгэгдсэн байх үед үүсгэн байгуулснаас хойш 17 он. Одоо тэгэхээр одоо яг миний энэ асуулт болохоор тийх гэдэг байна.
Армаг одоо нэг клубүүдийг ер нь харахлаараа дийслэх үүсгэн байгуулагдсан гэх юм уу те тэр хүмүүс нь ер нь албан тушаалтай ч юм уу одоо ерөнхийдөө нийт бодвотоор гэдэг одоо манай хүнд моциклийн амжилт чинь дотроо албан тушаалуудад гэдэг юм дээ шүү дээ 90 дараанууд байдаг шүү дээ. Тэгэхээр Армагд үүсгэн байгуулж ороогүй хэрнээ дундаас нь одоо өөр хэлбэл эхэлсэн байгууд нь ороод дэд ерөнхийлөгч болох хүртэл нь одоо идэвхтэй байсан гэсэн үг үү эсвэл одоо тэр үнэхээр тэр зохион байгуулалтыг сайн хийж чадсан гэсэн өдөртөн чиглүүлж чадсан гэсэн үг. Тэрэн дээр нэг. За энэ дээр бол бас тэгэл юм чи олон талтай. Яг манай клуб үүсгэн байгуулагдаад одоо өнгө тэмдэг одоо Colors гэдэг байгаа. Бидний одоо энэ жакет энийг өнгө төрхөө олоод логогоо зүвтсэн. Тэгэл 2-3 талын салхит оролцоод явсан. Би яг нөгөө анх тэр нөгөө 3 сарын 18-нд анх танилцаад тэгээ явж байгаа тэр жилийнхаа нөгөө талын салхит шууд моциклтойгоо дахиуч очоод тэгэхэд би моциклоо солисон 750 Honda шайдан болгоод Аэро болгоо. Тэгээд Армакийн цувааны хойно очингуудаа за би танад орох хүсэлтэй байна. Хинтээ уулзах яах вэ хүү? Шууд цуваанд чи явж болох уу гэд. Угаасаа нэг өнгө тэмдэг одоо Colors бол бас явах хоройтой шүү дээ. Тэгэхээр тухайд юукер Хонзо байсан уу? Тухайд үгүй. Манай үүсгэн байгуулагч одоо уугийн ах гэдээ байгаа. Тэгээд президент нь байсан. Тэгээ манай үүсгэн байгуулагч тухайд дэд ерөнхийлөгч Цэгийн гэдэг байгаа. Манайх ч манай клуб чи 5 хүн нийлж үүсгэн байгуулж ирсэн. Одоо тэгээ нөгөө юун дээр болохоор бачин дээр болохоор first 5 гэдэг одоо эхний 5 гэдгээр явдаг. Тэгэл тэд нэр тэгээ нэг 10-аад хүмүүс тэгэл зөвшөөрөл аваад зүгээр шууд подолк өмсөөл цуваад хамгийн ард ингэж оролцоол. Тэгэл ер нь эргэж одоо эргэл буцалтвал Армакийг сонгосон доо гэж юу? Тэгээ яг нөгөө түрүүний асуусан асуулт бол нөгөө дэд ерөнхийлөгч хүртлээ одоо яг мэдээж ойлгомжтой тий амар хэлбэр байгаагүй эн чинь бас эрэмб дараатай тодорхой хэмжээний одоо сорил тулгууртай тулгарн километр одоо тий олон цаг хугацааг клубийнхэнтэй өнгөрөөж штэ би ч тэдрийг тань тэдэрч намайг таньсны дараа ингэж одоо дэвших боломжууд нээгдэн идэвхтэй байсан уу гэвэл бол маш идэвхтэй байсан. Маш идэвхтэй байсан. Одоо би сүүлийн амьдралынх одоо 5-6 жилиг бол яг л моциклд зориулаад явж гин. Тэрийг маань бас манай клубын залуучууд маань үнэлсэн гэх юм уу те. Тэгээд гол асуудал нь бол нөгөө клубын дэг жаяг одоо эрэм дараа бас те маш хатуу чанд байдаг. Үүсгэн байгуулагч нар нь тэгтээ бол нөгөө мөнхийн одоо ёг гэж дөрмөө тогтооцсон клуб байгаа те. Манайх бол одоо нөгөө демокраси буюу одоо арчилсан зарчмаар одоо ингэж явдаг те. Тухайн жилийнхаа одоо идэвхтэй байсан. За идэвхтэй байснаас гадна хэр олон мянган километр туулсан. Тэгээд клубдээ хэр хувь нэмэр оруулах чадхаар хүн байна гэдгийг л харж бусад 20-30 хүн маань олонхын сандар те. Одоо жилдээ 2 удаа хуралдаг. Нэг одоо хуралдаан дээр нөгөө санал хураалт явагддаг зарчмаар юу штэ. Сонгогдсон гэх юм уу. Гэтэ би бол яг эхлээд мембер болчоо дараа нь нарийн бичиг секретари болсон юм. Секретарийнхаа ажлыг одоо сайн хийсэн болоодаа л гэж боддоо шүү дээ өөрөө. Тийм ээ тий. Клубын залуучууд бас үнэлцтэй шиг хүмүүс асуудаг. Одоо ингээд янз бүрийн клубүүд ингээд цол цолтой байгаад байгаа. Энэ нь одоо зодолтоо дийлсэн ингээд аваад байт юм уу? Ари нэг том бийтэд нүгүүд байна гэж юм уу яа тийм. Тэр чинь бол мэдээж нөгөө Surgeon at Arms шүү дээ. Тэр бол мэдээж те тиймэрхүү бас хүмүүстэй өхөн зөв байдэн шүү дээ. Ер нь яаж ч явсан. Бусдынхаа нэг жоохон одоо яриа өрөөнд автчдгүү, бусдыгаа нэг жоохон эмгч журманд нь оруулцдаг тийм хүмүүс мэдээж клубын те нөгөө дигийг сахих одоо клубын цагдаа гэж яриад байгаа шүү дээ. Тийм юм хүмүүст бол мэдээж нэг жоохон нэг тиймэрхүү том биттэй ч юм уу нэг гар хөлн хурд өдөлчдөг хүмүүс бол сонгоноос тийм тохиолдол мэдээж байгаа. Жохон нэг бусдаас нэг бусд нэг хараа жоохон сүрддэг ч юм уу тийм. Энэ бол гэхдээ нөгөө дадагшаа нийгэмлүү чиглэсэн асуудал ерөөсөө биш үү? Тийм энэ чинь клубын дотоод асуудал. Дотоод асуудлаа эмгэг зэгцтэй нийгэмд үлгэр дуурайлалтаа энэ тэнд бие зүв авч явах, зам дээр юм уу бусад арга хэмжээнд дээр оролцохдоо зүв авч явахыг одоо сахиулдаг л тийм одоо хүн нэг л тэгж сонгож байгаа л гэсэн. Тийм тэглгүй бах. Одоо мэдээж нэг юу яа. Хэдүүлээ одоо нэг моцикл сонирхож байгаа ч юм уу одоо моцикл гэдэг зүйлийг бол хүмүүс айгүй янз янзын байдлаар одоо нийгэм хүлээж авдаг болчихлоо тий. Тэр байдлыг хүмүүстэй нэг тайлбарлах үүднээс одоо энэ моциклийн клубүүд чинь зүгээр нэг хэдэн залуучууд нийлээд тий зүгээр ингээд хэдүүлээ сайхан базын гэж байгуулдаг уу гэдгийг энэ чинь дотооддоо бас ингээд мэдээж нэг моцикл клуб чинь хагас зэрэгцэлтийн байдалтай байдаг учраас манай Гори маань өнөөдөр манай үзэж байгаа тий хүмүүс сонсож байгаа залуучууд маань одоо моциклийн клуб одоо жишээ нь Армак тий дотроо одоо Йок байна, Вайс байна тий
За сержант байна ч юм уу тий. Тэр бүх албан тушаалуудыг гоё товчхон нэг тайлбарлаад өгч. Эдгээр юу ямар юу гэдэг албан тушаалтай хүмүүс үү яг ямар үүрэгтэй тий. Манайхаас нөгөө зөвхөн нөгөө нэг энэ моточ дундаа бас нэг подкаст зорж өгөө. Зөвхөн нөгөө дахиад одоо ингээл янз бүрийн асуудал гарлаа тий. Чанга дуунаас ахуулаад тэгэл нөгөө цаашдын зорилго маань мото сонирхож байгаа бол мото ундгүй хүмүүс гоё үзээсэй гэдэг агуулгаар мэдгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр гоё ингээд тайлбарж өгөөч гэж. Тэг яг юу л та одоо хөндөж байгаа сэдв бол маш өргөн цар үрэгтэй сэдв. Яг эхлээд бол одоо нийгэмд болж байгаа те одоо энэ чанга дуу чимээ одоо бидрийг нөгөө нэг урт үстэй хар савтай энэ тэнд одоо бас те зодон цохоо хийгээ яваад идэг гэдэг нэг юм байр суурнаас үздэг. Тэр бол мэдээж хаанаас гарч ирж байгаа гэхээр одоо бас л энэ тентхийн одоо кино те юм юмнасаас үзэж байгаа шүү дээ. Хүмүүс нэг тиймэрхүү ганг мото гангтай холбоотой кинонууд ч хүмүүс үзэж байгаа янз юмнууд байгаа. Манай Монголд бол те харьцан тийм ойлголт бол байдаггүй. Бүх клубүүд одоо бие биентэйг их одоо найрамддаг явуулдаг найрсаг байдаг бие биений хүндлэл үзүүлж чаддаг. Тэгээ энд энэ зам дээр зогсож явахад нь тусалдаг, дэмждэг, хөдөө гадаа аялаа явж байхдаа хүртэл моциклтэй хүн явж байхад минь мэддэг. За замын хажуу зогссон байвал зогсоод яасан ийсэн асуудал байна уу заавал асуудаг ийм л одоо соёлыг л түгээн дэлгэрүүлж байгаа. Нийгэмд одоо харагдаж байгаа өнцгөн тэр боловч одоо чанга дуу чимээ тэр бол бас нийгмийн нөгөө талаас нь харах юм бол одоо стресстэй байгаа юмнууд нь бол бас одоо үнний ортой. Гэхдээ бол клубын хэмжээнд ингэж явж байгаа хүмүүс бол хизээч одоо шөнө өрөө 10-аас хойш орон сууцны дундуур явж явахгүй, эмнэлгийн хажуугаар явахгүй, одоо чарлуулж явахгүй ч юм уу те. Иймэрхүү байр суурнаас бүгдэнд нь хилээ явдаг болохоор нөгөө клубын одоо харьяалалд ороод клубын дэг журамд ор явж гинэ гэдэг чинь тийм учиртай юм байгаа тань л та. За тэгээд эхнээс нь одоо асуултын ихэнд болохоор клуб одоо жишээлбэл ямар учиртай клуб гэж юу вэ? Одоо моциклийн клуб гэж юу вэ гэдэг асуудал чинь бас те бас их өргөн цар үрэгтэй. Одоо crew гэж байна те, MC гэж байна. MC гэдэг чинь хамгийн дээд одоо motorcycle club гэдэг утгатай үг шүү дээ. Тэгээд тэрний доор ч нөгөө MCC буюу motorcycle club community гэдээ бас байгаа. Тэр нь болохоор яг тийм хатуу чанд дүрмэнд мөрдөгдөггүй эмгтэй ч хүн байж болдог, эрэгтэй ч хүн байж болдог. Тал талаас нь нөгөө үндсэн MC гэдэг юм а дэмжиж спортлоод одоо дэмжиж явдаг байдлаар ажилладаг гэх юм уу да тий. Тэгээд манай Монгол төдийгүй дэлхийд даяар ер нь энэ моциклийн соёл одоо моциклийн клубын соёл гэдэг чинь тэгэл мэдээж ойлгомжтой Америк улсаас гаралтай. Бидний одоо нэр байж тэр байгаа цол тэмдгүүд хүртэлтэй англиар бичигдэж байгаа нь Америкийн соёлтой л холбоотой юм шүү дээ. Моциклийн одоо тэр дэлхийн 2 дугаар дайнаас хойш залуучууд нийлээл одоо моциклийн клубүүд нээгээл ингээл явсан. Моциклыгоо одоо каст хийгээл явсан. Тэр болгоны үндсэн дээр моциклийн клуб үүсгээд хэдүүлээ ингээд нэгдсэн нэг дэг жайганд ороод явъя гэдэг ч хүртэл тэрнээс л гаралтай. Ер нь бол нэг хагас зэрэгжилтийн байдалтай байна гэдэг нь бас л тэр дэлхийн 2 дугаар дайнд байлдаж явж байгаа л нутагтаа ирсэн хүмүүсийн л одоо нийлбэр учраас тэнд бас дэг журам салаагүй оршижл байсан. Тийм ийм л учиртай. Тэгээд одоо клубын одоо эрэм дараа гэж ярих юм бол мэдээж одоо хамгийн одоо эхлээд спорт те спорт буюу одоо би энэ клубыг сонгондоо тэгтээ одоо энэ клуб намайг хараасаа би энэ клуб бас өөрийгөө харуулмаар байна гэдэг те ингэж 1 жил 2 жил явна. Тэгээд араас нь нөгөө проспект гэж орж ирнэ. Проспект гэдэг нь үндсэн колорсоо буюу энэ жакетаа зүүчээд проспект гэдэг патчаа аваад гол шалгуур нь яадаг вэ гэхээр те манай клубээс тогтоосон 6000 ч гэдэг юм уу 100000 ч гэдэг юм уу те энэ замыг моциклтойгоо бидэртэй хамт туулаад үндсэн мембрээ аав гэдэг. Тийм клубийн онцлогуд байгаа. Цензур одоо юу тогтоож явдаг. Аял товчхон дээр ярих юм бол спорт, проспектийн дараа мембер. За тэгээ мембрээсээ хойш одоо клубийн одоо тогтоосон дүрм журам нь ямар үдийн сонгуулаар явах юм уу эсвэл одоо юу болтын те яаж ингэж цолонд одоо цолтой болох вэ гэдгээрээ ингээд сонгогдсон. Тэгэл араас нь одоо зам дээр бол tail gun, road captain, сержант at arms, тэгэл secretary, за тэгээд vice president, тэгээд президент, тэгээд founder гэж явна. Founder нь бас тусдаа патч зүүн бас nomad гэж байгаа. Гэл гих мэтчлийн юм цолнуудын юу маш их. Тэгээд treasurer буюу одоо санхүүг зохицуулдаг хүмүүс гээд ийм одоо товчхондоо ярих юм бол яг ингэж нэрлээд иймэрхүү үндсэн бүтцэн нэг иймэрхүү. Тэр нь ингээд салаалаа явдаг ийм л юмнууд байна. Энэ мэдээлэл маань яг хөө тэгэл мэдээж нэг моциклээ клубыг одоо сонирхож харж байгаа хүмүүсийн хувьд л ерөөдөө мэдээлэл өгөх зорилгоор тэгээ клубын гэсэн өөр өөрсдийн гэсэн бас онцлогуд бас мэдээж байгаа.
Тэгээ нөгөө дотор албан тушаалынхаа ирэм дарааг тогтоодог тиймэрхүү албан тушаалууд бас бүтцүүд бол байгаа. За энэ банаас. За ерөнхийдөө бол яг моциклийн клуб за ингээд яриа л үл хэдүүлээ. Манай Горич зүгээр бас үнэхээр яриа л та тий. Бас гоё мэдээлэл хүмүүд нүг гоё мэдээллүүдээ хүргэж чаддаг. Тэр чи яг хэдэн онд үүсгэн байгуулагдсан бэ? За одоо бигэр гээд байгаа чи одоо манай одоо нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа одоо моциклийн сервистэй гараж шүү дээ. Одоо гараж маань одоо би яг үүсгэн байгуулагч нь биш. Манай одоо 10 жилийн нүгэ ингээд одоо найз Баасан Батга Баска гэдэг шүү дээ. Тэр маань үүсгэн байгуулагч. Би бол яг араас нь нэг 2-3 жилийн дараа энэ бизнес руу ороод нийлсэн л. За анх яг одоо засрын газраар хийжсэн үү? Сэлбийг худалдаа анх бол яг манайх зорилго нь анх ямар бигэр бол моцикл зарж л зөвхөн моцикл оруулж ирээд моцикл зардаг л ийм гараж байдлаар одоо энэ их наран одоо нэг жижиг гараж төр хийлж ийсэн. Тэгээ дараа нэг 17 8 онд нөгөө тахилт руу гараж том гараж хийгээд тийшээ ороод тэгээд тэрний хараар яг нөгөө цар хүрээ маань өргөчөөд. Гэтэ тухайн үед бол ерөөсөө л моцикл оруулж ирнэ. Зарна. Тэрийгэ зарна. Ийм сервис гэдэг юм баг байхгүй. Яг гарын дор хийж чаддаг юмнуудаа хийгээд мэдээж хүмүүст тэгж бүрэн бүтэн байдал нь хангаал өгнө. Тэгээ болохгүй чадахгүй юмнууд одоо энд 2 3 одоо гаражтай ахнар руу явуулдаг. Одоо ам баах байна, чимэд ах байна гэл ахнар нь шүү дээ. Тэр ахнартай руугаа явуулаад ч юм уу ингээ шефлэл засуулаад ингээл явж ирсэн. Бигэр мотогийн хамгийн анхны бүр ингээд моциклын дундаас оруулж ирээд таста манай энэ моцикл та Монголцтой чигхэн бүр нэрэ вайрал болно даа гэсэн ямар моцикл байсан хамгийн анх. Доо хамгийн анх ч одоо юу байлаа да. Тухайд бол яг нөгөө хэлэхэд нөгөө хямдхан моциклэл оруулж ирдэг Солонгосоос нөгөө 250cc ч юм уу те 300cc ч юм уу. За тэгээ нөгөө байкнууд байна, мопеднууд байна те. Тиймэрхүү юмнууд байна. Тэгэл бид нар чи яг нэг 19 20 оноос яг би чинь 19 20 он хүртэл Honda Shadow 750 унж байгаа л. Тэгээ би яг 19 онд ингээд талын салхи дээр ч илүү намрын хаалтан дээр ч илүү тухайд Harley их цөөхөн тоотой ид үүдэг. Тэн хин ямар Harley байгааг Монгол даяараа моцик бүгд мэддэг байсан тийм үү шүү дээ. Тэгэл цугларалтан дээр Harley нэг 2 3 Harley ирж хараалцаад би юу н хизээ Harley унах юм бол доо яг тухайн үед нэг тийм ийм шүүр салцсан бодол төрөл өнгөрж ийсэн. Тэгэл яг 20 онд өвөл 2 сард лөө би өөртөө Road King авч байгаа байхгүй 12 оны ижилөө Road King авч байгаа. Тэр бол манай яг бигрийн хамгийн анх оруулж ирсэн Harley юм байгаа юм. Тэгээ Road King аваад өөртөө томдуулчих юм да. Юу нэг данхар штэ. Тэгээд суудал муудал өргөн хөл мөл хүргэд хэцүү жоохон түүртэй. Тэгээ тэрийгээ тэгэл за зарыг даа гээл болохгүй мэн дахиад өөрийг авъя гээл. Тэгэл бүр одоо тэр чинь бүр юунд шандад нэг ахгүй ундаг байхгүй. Тэр өөрөө ирж аваад тухайд аваад одоо хүртэл унж байгаа. Одоо хүртэл унж байгаа. Миний бодлоор бол тэр л одоо вайрл юм да гэж би одоо хэлэх гэнэ. Анхны үндэс одоо Harley руу одоо энэ бизнес руу Harley гэдэг одоо энэ моциклыг одоо жоохон бүүн болгоход ч юм уу тэр моциклоор дамжиж чамд нөлөөлсөн байгаа. Нөлөөлсөн. Тэрийг л хэл. Яг хөө тэрнээс хойш бол бид нар зөндөөч юм хийлээ. Зөндөөч гой моцикл оруулж ирлээ. Яг хөө сэтгэл тод үлдсэн маань тэр ихгүй. Тэгмээс гой моцикл яг хөө сүүлийн өнгөрсөн жил ч гой оруулж ирлээ. Энэ жил ч оруулж ирлээ тий. Тэр маань л надад их одоо хүртэл ингэ дотн бодогдоо л идэг. Болж игэл одоо буцаагаад авчдаг юм билүү гэж боол вэж идэг. Тий. Тэгээ бигэр мотогийн нөө юу гаражиг одоо дагдгалтай минь тэгэхэд урдчнан лүү зээл зориулж бүр ингээд засрын гадаад нэг сурж исэн те. Тийм манай. Хэм байсан өөрөөс. Одоо манай хүн байгаа. Би байгаа. Тэгээ манай Баасан Батч өөрөө Солонгос нөгөө ерөөхдөө өвлөлчдөг. Зундаа яриад ажиллаа хийдэг. Тиймэрхүү. Би бол яг одоо Harley Jones хаашаа хөө бигэр л. Тий, ер нь хаашаа болсон л лээ. Өмнө бол одоо хүмүүст бол ерөөс очд гамбаах л байсан шүү дээ. Harley гамбаа. Гамбаах байгаа. Манай зайсангийн чимэд ах байгаа. Чимэд ах чи өөрөө бас Harley-гаараа дагнцсан. Тий. Чимэд ах гэхэд одоо яг нөгөө бит хоёрын хувьд жишээ нь одоо манай одоо хар хэр ууч бол 21 оных, манайх 22 оных гэдэг. Тэгэхээр бидний хувьд бас мэдгүй өнгөрүүлэх те. Нэг тийм хүм одоо та хэд бол одоо сайн мэдчихэж байгаа шүү дээ. Бид нар бас за тийм хүм мэдгүй өнгөрүүлэх гэдэг чинь бас байж магадгүй юм байна. Зөндөө байдаг юм уу? Миний ч одоо мэдгүй одоо тэр Falcons-ийн одоо үлзий ах гэд байдаг. Би бол яг өөрөө бичлэн
яг ингэж гоё танилцж чадаагүй маш чадварлаг механик хүн байдаг гэж байгаа. Тэгэл зөндөө энэ тэнд ингээд энэ тэнд бас хүмүүс байдаг аахгүй юу? Тийх үү. Лаглаг хүмүүс зөндөө. За Монголд за яг энэ удаад юу гэж магадгүй. За чи яг тоолдог үгүй бас мэдэхгүй тий. Монголд яг чи бэгэн мото хичнээн хаарлыг зарсан бэ. За хаста одоо би ер нь 20 онд 10-ыг зарсан, 21 онд 11 үлээ 12-ыг зарж исэн. Тэгэл 23-оос хойш тэгэл ер нь тоолох байсан. За тэгвэл одоо ашиг нь хэд байсан? Тухайн үед мэдээж нөгөө хэлэхдээ анхдагч гэдэг утгаараа бас тий бас тодорхой хэмжээний өөрхөн юм байгаа. Тэгтээ нөгөө бас энэ зах зээлийнхаа мэдрэмжийг бас мэдэх хэрэгтэй. Хүмүүсийнхаа бас нөгөө залуучуудаа дэмжиж гэдэг үүднээс бас нэг юм амар нуглаад ч юм уу те ингэж бас боломж байхгүй шүү дээ. Тийм учраас нэг тийм ашиг гэд яг хөө мэдээж боломж юм. Тэгтээ нэг тийм бас өмцөм хийцсэн юм бол байхгүй гэж хэлээ да. Наргиж асуусан шүү. Мэдээж одоо чи хараар ус гараж байгуулж байгаа. Одоо ингээд бүгд гараж байгуулаад энэ чинь айгүй гоё байхгүй. Бүү энэ тийм гараж байгуулаад. Тэгээ гол асуудал нөгөө нэг хийжсэн хүмүүсийнхээ одоо нөгөө за баярлаа. Юуг л одоо нөгөө ашигын төвшин бол мэдээж нөгөө өрсөлдөгч их болохын хэрээр л нааш унж байгаа шүү дээ ойлгомжтой. Ер нь бол клубүүд бол нэг гараж бол ер нь үүр одоо үүр гэж ярив те. Мотож бидний донд үүр бол айгүй хэрэгтэй юм да. Тэр нь бүр илүү нөгөө нэг бие нэгэ таних тийм илүү яг юм янз бүрийн шоурум ч юм хийгсэндээ биш. Цуглах нь үүр бол ер нь хэрэгтэй л юм лээ. Тэр үндсэн дээр яг манайх одоо нэг гараж бас. Одоо энэ үүр гэдэг одоо энэ клуб хаус гэдэг ойлголт чинь бас амар гоё том лаг соёл гоодох. Дэлхийн дахны соёл одоо Монгол нутагш хэрэгтэй байхгүй. Тэгэл одоо эхнээсээ одоо миний мэдхийн тэр Хүннүү интернэшнлийн үүр байсан. Тэгэл одоо Скаси үүр байгаа. Одоо манайх бол нэг ясанд бас нэг үүр гээл явдаг. Гэхдээ яг Альбинстор клуб хаус биш. Гэхдээ гадны зочд одоо Оросоос ч юм уу энэ тэндээс ирээд асуудал үүсвэл манай дээр ирдэг ч юм уу. Тэр хавьд нь унтуулцдаг ч юм уу. Эсвэл ойр хавьд нь гест хаус байвал оруулаад унтуулцдаг ч юм уу. Тиймэрхүү юм байгаа. Тэгээд үүр гэдэг ойлголт бол энэ моциклийн хөгжилд бол маш чухал хөгжүүлэхэд. Тэгээ энэ дээр бол бас ярих юм бол айгүй том гоё зөндөө байд юм аа. Яг яалч нэг моциклийн тухай одоо яриад одоо яг нэг дангац моциклхээсээ илүүтэйгээр бас энэ соёлын нэг ярих юм бол энэ зүйл нэлээд их яриа болсон л да. Бүх сэдвийг хамарна, бүх сэдвийг ингээд дэлгэрүүлж ярина. Эцэг мэдээллийн чанартай болоод ирэх юм бол одоо ингээд бид нар бол ингээд бүх мэдээллүүдийг хүргэж байна. Тэгэхээр яг нийт бол ингээд үзэгч сонсогчдод одоо ингээд та бүхэнд хүргэж байгаа мэдээлэл бол бидний хувьд бол ингээд айгүй товчхон ярьж байгаа чи энэ цааш цар хүрээний хувьд бол айгүй том сэдвүүд байдаг. Тэгээд мэдээж одоо энэ подкастынхаа хүрээнд бол ингээд энэ их мэдээллийг цаашдаа ингээд та бүхэндээ хүргэх болноо. Тэгээд бидний хувьд ингээд чадан ядан хичээгээд энэ зүйлийг бас ингээд хөгжүүлнэ л гэж байна. За тэгээд өнөөдрийн манай подкастын хамтран ажиллагчаар Dark Horse хамтран ажиллаж байгаа. За энэ Монголын анхны моцикл лаунж гээд 21 дэх хорол байралтай байгаа. За тэгээд өргөнөр ирж үйлчлээрээ. Өргөнөр ирж үйлчлээрээ. Одооныхоор Armac MC. За яг тэр үеийнхаар Armac Crew те 16 онд 15 онд Engine Strike 16 онд Armac. За Gory Group болохоор 17 онд орж ирсэн те. Тэгэхэд одоо клубтэйгээ нийлээд хамгийн анхны одоо уртын аялал ямар аялал байв? Тэр үед ямар байв? Хол занд явах ямар байв? Олон хүмүүстэй нийлж тийм ээ. Тэр талаараа бас яриач. Анх клубд орж байгаа хүмүүс чинь олуулаа ингээд явах чих гоё юм байна. Өмнө дандаа нэг ганцаараа явжсан болохоор энийг гоё мэдэрдэггүй байсан маяг ярьдаг байхгүй. Тэр талаа наад яриач ерөөсөө одоо яг он цаг хугацаатай хэлбэлдэж явна. Та хэд болохоор нөгөө нэг одоо юу яагаад ч штэ ингээ клубээр аялах гоё юм байна гэх те. Энийг одоо нэг амтанд нь орох гэдэг. Тухайн үед бол нөгөө төдийлөн бас клубуд байдаг хэрнээ их хол мол нэг айхтар явдаггүй яг явдаг нь явдаг. Клубд орсон залуучууд
хот дотроо л явдсан байх гэдэг ойлголттой. Тэгээд талын сахилтанд оролцсон, одоо нээлтэнд оролцсон, хаалтанд оролцсон ч юм уу тийм ойлголттой тэгэж байсан. Миний хувьд бол яг хамгийн эхлээд клубийнхаа колорсыг өмсөд өөрөө ганцаараа нөгөө юу руу шууд явцсан. Архаангаа нөгөө цэнхрийн халуун аршаан руу хамгийн эхлээ ганцаараа явцсан. Тэгээ буцаж ирээд нэг хэд хоногийн дараа клубээрээ нөгөө юуны зэлхөө хар өрн рүү явсан. Тий, тэгэл тэндээс эхлээл манай одоо нөгөө бас уртай аяллууд бас мэдээж хийж исэн. Гэхдээ миний анхны оролцсон уртай аялал тэр байсан. Тэгэл олон залуучууд явна, бороо шороо орно, мотоцикл нэвдэрнэ. Тэгэл богц онгоогоо хамаг юм хийсэн. Тэгэл зам дээр саатна. Тэгэл бөө асуудлууд ч. Тэгэл тэр болгон чинь одоо би клубийнхэндээ хилдэг байхгүй. Шинэ жил болгон дээр л хилдэм дөө. Тэгээд үг мүг хэлэх завшаан тохиолдвол тэгээ нөгөө бидний чинь нөгөө шинэ жилээр ингээл зургнууд явдсан шүү дээ. Тэгэхээр аялсан нэг жоохон ингээд уусан ч юм уу те шоуцсан ч юм уу ингээд нэг иймэрхүү зургнууд ихэвчлэн байгаад байдаг. Тий. Тэдрийг нөгөө гадны одоо тэр одоо рестораны зөөгч ч юм уу зохион байгуулагч нэг харахаар эдгээр чинь ингээд те энд очиод ингээ яваад идэг хүмүүс юм биш те гэдэг ийм ойлголт төрөхөр байгаа хгүй үнэхээр тэр зургуудыг харахаар дандаа согтоо зураг байсан тийм шүү. За ерөнхийдөө Тэр чинь хамгийн дурсамжтай зураг байна. Тэгэхэд бол яг тэр чинь бид нар өдөржингөө бацсараагаал нэг оройн нэг алжилаа талиал хідэн пивуугаа сууж байгаа л тийм л мөчтэй ер нь. Тэгэхэд бол ерөөсөө би клубийнхэндээ байнга хэлдэг хгүй энэ мөч ерөөсөө бидний те залуу насны хамгийн гоё те дурсамжтай мөчүүдийн нэг шүү. Энийг гоё нангинж яваарай те гэж л одоо хэлтий. Тэгэхээр мэдээж маш одоо холын аялалд явна гэдэг чинь өөрийгөө сорчиж гин бас тодорхой хэмжээний бүх хүн техникийн мэдлэгтэй болно. Тэр чинь мэдээж одоо клуб болгон бас нөгөө механик гэдэг хүн томилоо явж байгаа. Багаж хэрэгслээ аваа явдаг. Тэгээ манай клуб ч одоо чинь эмч гэдэг статустай хүн байдаг. Тэр хүн зөвхөн нөгөө юу муугаа үрээ явдаг одоо анхны тусламжийнхаа юмнуудыг хийгээ явдаг. Гэхдээ нөгөө энэ мартчихгүй клуб болгон ер нь тиймэрхүү байгаараа анхны тусламжийн юмнуудаа бэлдэж явж байгаараа гэж бас зөвлөмөр байна. Болж игэл бас та хэд нэг эмч залууч юм уу те ингээд өөрсдөө ингээд бас клубдээ оруулаарай гэж уриалмаар байна. Тэгээд хазаа гавчих. Тэгээ ялаа гэдэг. Тэгээ би чи хаашаа аяллаа гэж. Тэгэл одоо тэрнээс хойш ч одоо битгүй аялал бол өстой үнэхээр утгаалцсан. Үнэхээр явсан. Үнэхээр Монгол улсаа дуусгачлаа. Тэгээд дуусгангууд Орос руу гарч ийн. Оросоор ингэж аялж ийн. Байгаль нуур явж ийн. Одоо манай энэ Скалсийнхан бол одоо бүр ингэж юу мө тойроод саяа маян тойроод ингэ орж ирж ийн гихчээ нэтэ. Тэгэхээр тэр болгон чинь амар гоё дурсамж واخгүй ерөөсөө л дурсамж гоё юм. Тэгээд өөрсдөө сориод авчиж чинь техникийн мэдлэгтэй болоод авчиж чинь ядарч үзэж чинь өлсөж үзэж чинь норж үзэж чинь тий тэр болгоныг тэгэл үгээр хэлж болох одоо аргагүй гоё дурсамж л үлддэг. Тэгэхээр сорилтууд байна. Тэгээ бол тэр сорилтуудтай нүүр тулахад нөгөө нэг яг энэ хүлэнчлэг хамт бадж байгаа нөхөдтэйгөө хамт яваа гэж бодох. Тэгээ нөхөдтэйгээ хамт миний ар баттай шүү гэдэг юм байдлаар хүн бодно гэдэг чинь амар гоё юм өгсөж чаддаг тий. За надад нэг юм сонирхолтой асуулт байна. Одоо нэг мэдээлэл өгөхөр. Одоо нэг Армак MC одоо л хүмүүсийн талаар бол анх crew байж байгаа одоо MC гэдэг байдлаар хүмүүсийн нэг бас мэдгүй хүмүүс толгойр гэж магадгүй шүү дээ тий. Тэгэхээр Армак MC маань одоо өмнө 16 онд байгуулагдаад crew-ээр одоо хэдэн жил яваад MC гэдэг статусаа авсан. Тий. За тэгээд MC гэдэг статусанд хүрэхийн тулд одоо энэ crew-д маань хэр хэмжээний замнал туулдгийг тий. Одоо тэр статуст хүрээд одоо энэ мотоциклд одоо мотоцикл гэлтгүүн чинь одоо дэлхийд одоо үнэлэгт хэмжээний л статус шүү дээ тий. Тэгэхээр Армак MC маань энийг бас хэдэн жилийн хугацаанд одоо crew-д туулсан бэ. Одоо манай Монголын бас одоо хүнд мотоциклийн ангиллын тий. Одоо энэ манай зөвлөлийн маань юун цаанаас нь тавьж өгч байгаа шаардлага маань тэрний талаар гоё мэдээлэл өгч. Монголын MMA тий нөгөө Монгол зөвлөлөөс бол одоо үндсэн MC болцсон одоо нөгөө 9 клуб байгаа даа шүү дээ. 9 клубийн одоо нэг нь гэж явж байгаа манайх. Тэгвэл тэр болтлоо бол манайх 16 оноос хойш 5 жилийн хугацаанд crew статусаараа яваад тэгээд аль биесээр 21 онд MC-г авч ирсэн. Тэгээд мэдээж ойлгомжтой одоо Монголд жишээ тий нөгөө зөвлөлөөс зохион байгуулж байгаа бүх арга хэмжээнүүд те юм өмд оролцсон. Тэгээд тухайн жилдээ те одоо аялсан километр юу гэдгийг crew-ээрээ хаашаа явсан, яасан хийсэн юмаа бас тайлагнах жоох ер нь бол бүгднийх нь нүдэн дээр л ил байгаа. Ил явж байгаа те. Тэгээд тэдний үндсэн дээр мэдээ зөвлөл окей за танах одоо мотоциклийн клуб гэдэг статус авахд бэлэн болсон байна гэдэг л үүднээс
ингээл клубүүдийн статусаар авч байгаа юм л да. Ер нь бол Монголд бол 5 жилийн хугацаанд одоо крүүгээрээ байж явдаг ийм л замдалтай байгаа даа. Одоо хар хэрүү Iron гэдэг. Одоо манай хоёр ч юм бол одоо яг Монгол улс одоо крүү гэсэн статустай явж байгаа. За тэгээд 3 жилийн хугацаанд крүү гэдэг статусаа хамгаалж чадах юм бол яг крүү гэдгийг цаанаас нь эмэми хөлөө зөвшөөрдөг тийм. За одоо тэгээд тухайн үед бас яг тийм байсан уу? Энэ эсвэл сүүлд ингээ гарч ирв үү? Ер нь бол тэр бол байсан асуудал واخгүй. Байсан гэхдээ сүүлийн үед жоохон одоо яг оршроод ирэхээрээ ер нь жоохон одоо яг юу гэж хэлэх юм бэ нөгөө нийт задгаарж байна гэж. Тий одоо хит олон болоод байна тий. Энийг нэг жоохон зэгцлэхгүй бол болохгүй гэдэг л байр суурьнаас л хандж байгаа шүү дээ. Ер нь бол одоо клубүүд гэсэн бол байж лээсэн. Тий одоо клубүүд бас ихээр гарч ирж байна шинэ. Маш их гарч. Энэ бол ер нь хэв үзэгдлөө яг яаж харж байгаа вэ? Энийг бол би ерөөсөө яг бол бас ингэж л харж байна л да. Би өөрөө анх яаж хоббирж эхэлж исэн ганцаараа л гэдэг юм байжсэн аа. За залуучуудтай нийлбэл гоё юм байна. Гэснээр сүүлдээ бүр моциклийн клуб болоод энэ Colors өмсөө явах юм бол гоё юм байна гэдэг юм одоо толгойд байсан. Тэр бол мэдээж ойлгомжтой хүний толгойд л байгаа. Энийг би яагаад хит олширж байна вэ гэж харж байгаа юм гэхээр бас мэдээж энэ чинь хөгжил явж байгаа. Дэлхийд дахинтай монголчууд цаанаасаа ингээ хөл нийлүүлэл явж шин машинууд тэрэгнүүд орж ирж шин гоё моциклууд ундаг болчлоо залуучууд. Энд чинь бас нэг том шалтгаан гэж яриад байгаа шүү дээ. Бас энэ Монгол Улаанбаатарын төвжрээ гэж бас нэг юм байна шүү дээ. Төвжрээс залхаад ч юм уу те за нэг зуны эдэн сар төвжрөхгүйгээр нэг ажил төрлөө амжуулъя гээл над дээр бол тийм жишээ айгүй их байгаа. Нэг гаражтай хүний үед ярихад эхлээл юугаач мэдгүй нэг мопед авъя гэж орж ирэл жилийн дараа за моцикл болгоё гэж болгоол тэгэл дараа нөгөөтг чи амтнд нь ороод танах ямар клуб юм танаа гараж дээр чинь байн гэрж таydтай уулзчих болох уу ч юм уу те энэ замналаар л яваад байгаа байхгүй юу. Яг ингээл мопедээр эхлээд за бүр дугуунаас эхлээд явж байгаа мопед болгоод те төгжихгүй л гэж байгаа шүү дээ. Тэр хүн ажиллаа амжуулъя гэж байгаа. Ажиллаа амжуулъя гэж явж исэн хүн чинь сүүлдээ одоо яг тэрнийхээ одоо амтанд нь орж ийн л гэсэн үг л одоо салхи татуулдаг тэр мэдрэмжинд нь гоё таалагдаад ингээд сүүл рүүгээ ингэж Яач энэ бол одоо бүр ингээд нийгмийн хэрэгцээ болчихж байгаа байхгүй тийм. Яаж хэрэгцээ. Хинч бас тэгэл тэр хэрэгтэй. 2021 онд үүсгэн байгуулагдаж ирсэн. Ингээл ажиллахад яг тэр оноос хойш зөндөө клубүүд цуг гарч ирсэн байхгүй. Ингээл Рон Райдерс байна, Дааш Наяр байна, ингээл эмгтээчүүдтэй айгүй гарч байгаа. Тэгэхээр бид нар бол тэднийг зогсоож бол чадахгүй шүү дээ. Чадахгүй шүү дээ. Ямар нэг үндэс. Харин зүгээр шигшигдэх бах. Тийм. Цагийн аясаараа энэ явж чадчихна уу, чадахгүй байна уу? Тийм л нэг юу байгаа. Аргал байгаа хта гэж бодож байна. Тэ? Энэ 5 жилийн хугацаа ер нь чиний бодлоор одоо урт вэ нү, богино вэ нү? Эсвэл яг болж гин үү? Одоо яг оруулж ирээл зарсан тоогоороо би ингэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр чин мэдээж одоо яг Монгол улсын хувьд бол миний бодлоор болж илээ гэж үү. Яг л юугаараа ингэж нюансаараа дэшийг явчих чинь л гэж л харж байгаа юм. Яг тухайн үед нэг 10 хэдэн сая моцикл авч ирсэн хүмүүс яасан үнэтэй ингэж ярьж ирсэн хүмүүс чинь энэ сүүл рүү одоо яаж 20 сая 25 30 40 50 сая гэл ерөөсөө мөнгө харамлахгүй шүү дээ. Ерөөсөө тэр хүссэн юм аваад эдэлж хэрэглээд чаддаг болчих жоох. Тэгэхээр бас яг нэгдүгээр төгжрээ гэж ярьж болж байна. Хоёрдугаар бас нөгөө залуучууд ингээл ажил амьдрал дээр гараад орлоготой болоод бизнес хийгээл те санхүүгийн эрхчлөлөнд хүрээд байгаа болов уу гэж бас нэг тийм өнцгөөс харах байдал бас үүсэж байгаа байхгүй. Тэгэл хоббигоо хөгжүүлэх. Үнэхээр яг хобби шүү дээ. Хоббитой юм бол тэгээд яг өөрийнхөө дурсан моциклал авах гал. Яг мэдээлдэг те тэр бас нэр. Өөр машин тэргээ хүртэл хамаагүй бартартай гэж хэлдэг. Бидэрт бол яг машин бартарч байдаг. Хүчтэй хүчтэй. Тэгэл гоё биш дээ. Одоо тэгэл нөгөө түрүү жилээс одоо анхаа нөгөө нуруунд дээрээ нөгөө бичиг наачаал эсэргүүцлээ илэрхийлэл юм байна. Тэр харахаар айгүй гоё байдаг байхгүй. Ингэж тэмцэх. Одоо ингээл энэ тэмцэл чинь улам том болно. Улам ихсэн. Тэгэл одоо яадаг одоо энэ жил чинь жишээ нь ингээл яндангийн дуу намс бол өхөл ихснэ гээл эсрэгээр нь ингээл яриад. Үнэхээр ингээд энэ аян зарлагдсанаас хойш бас хичнээн аваар бас гарч юу бас хэцүү асуудал зөндөл юм. Тэгээ манай ард түмэн одоо машин, моцикл хүмүүс хоёр талцуулаад байна. Бас зарим нь албаар шахаадах шиг тий. Уг нь бол айгүй гоё. Тухайн үед бол ер нь бол албаар шахдаг байсан. Тэгээд ахаа наа чи үнтэй зэнтэй моцикл унаа бичтэй би өөрөө амин нас штэ гэхээр өгсөн даад чи хожоо хог унчаад юу гэдгийг ухааны нэрэл хэрүүл хийгээл явж байгаа. Тэгээ зарим нь бас албаар орилуулаад ахын
Сошиал хөгжиж байхад бүхэл юм фэйсбүүкээр бүгд мэдээлэлтэй л чанга дуутай байна гэдэг хад албаар орлуулад идэв хүмүүс албаар орлуулад байгаа асуудал аюул төвхтэй л байна л та. Тэгээ бидний нөгөө нэг бас өөрсдөө авч ярих юм бол бидний нөгөө крузер хүнд англи моциклч өөрсдөө нөгөө чанга дуутай моцикл шүү дээ ер нь бол. Тэгэл бас тендер дээр жоохон бас хүмүүсийн сөрөг юмнууд их л харагддیں۔ Тэгтэл аль болох л бид нар тэр олон нийтийн амарч тухалж байгаа газруудаар нь айтайхан явчихыг хичээгээл те ингээл явж байгаа шүү. Хотгон руу ороод мотор унтраагаал түрдэг ч юм уу те гараж нуруу хүмүүс бол ирчийг ахуулж байгаа доош нь мөрүүлдэг ч юм уу иймэрхүү арга хэмжээнүүд аюу их л авж л харагддээ шүү дээ одоо манай бидний одоо нэг түрүү яг орог илжсэн үнэн бохгүй. Одоо клуб тариалагддаг тий клуб тариалагддаг моциклчинд ер нь бол ихвчлэн аюу тийм дэг журамтай байдаг тий бас ингээд мэдээж нэг өөрийнхөө клубыг бас муу хилүүлчихгүй юмсан даагдаг бас нэг тийм амт нөхдийнхөө нэр хүндийг нуруундаар ардаа өрөөд тий ил тод аваа явж байгаа хүмүүс зүв байх гэж хичээдэг тий одоо уг нь бол одоо яг тэрний дагуу бас нэг дагууч явах манай одоо Iron Rats одоо жишээ нь нэг 22 цагаас хойш хороол дунд ингээд моциклоо ингээд түрээд гараад тэгээ тэр имлэг яжууд бас яг ялчгүй манай нэг хурал хийдэг офс манаас тэнд байдаг. Тэгээ тэнчэнс бас ингээд түрээ явж аваад тэгээ тэр бичлэгээ би нэг пэйж дээр рил болгож оруулаад бас айгүй гоё хүмүүс төрсөн л дээ. Амар хангалттай болсон байлаа. Хангалттай их авсан. Доор нь тий хүмүүсийн ингээд одоо бичиж байгаа комментуудыг харахлаараа дийлэх масс маань одоо нэг за энэ хүмүүстэй энэ залуучууд чинь бас болж гинэ. Хүмүүс ингэж болж юм. Бусад ингээд бусдын нас ингээд үлгэрлээрээ гэдэг ч юм уу хүмүүс аюух тийм хүлээж авч байгаа. Тэр маань болохоор яаж би миний бодлоор тэр яаж ингэж тийм гоё хүлээж аваад хүмүүс бас гоё ингээд эрэг коммент бичиж гинэ гэдэг тал нь одоо манай моциклчдын одоо нэг нийл таалт тий талынслэх одоо энэ маань бидний хувьд одоо ингээд Монголд ингээд олон улсын хэмжээний Монгол гэхгүй олон улсын хэмжээний фестивал болдог болсон. Тэр маань аюу гой соёлыг өс түгээн дэлгэрүүлдэг болчлаа тий. Тэр болгон дээр одоо ингээд дан гац моциклж очихоос илүүтэйгээр арга гэр нь очино. За найс нөхөд бүр цаашлаад мэдээж моцикл сонирхож байгаа тий. Моциклын соёлыг бас сонирхож тэнд бас хоббирж байгаа хүмүүс бас очиж байгаа. Тэр хүн болгон чинь ингээд дотроо юу гэж бодож ирэхлээр мэдээж энэ тий моциклчин гэдэг хүнийг зүгээр нэг хүнээс үүсэлтэйгээр олон хүнийг харьяалж ярьж байна. Энэ чинь бас том соёл байгаа. Тэгээ бидний нөгөө нэг аюугаа биеинтэйгээс хүндэтгэл үзүүлдэг тий би нэг хүндэлдэг тэр бүх зүйлүүд маань бас хүмүүст нийгэмд харагдаад тэгээ манай энэ одоо яг энэ вайрал болж байгаа рилсийн доор ингээд бараг 90 гаруй хувь нь аюугаа эрэг коммент бич би тэр бүхнийг холбож ойлгож байгаа. Тэгэхээр манай нэг одоо ахвал моциклч гэж одоо нэрлэх нь бас зүйтэй л байх л та мэдээж тий тэр хүмүүс маань бидэрт аюу гой том зүйлүүдийг бас ингээд цааш тас үлдээж тий соёлыг бас ингээд хүмүүс түгээн дэлгэрүүлж байна гэдэг юм. За хэдүүлгийн яриа бол ерөнхийдөө бол ингээд амар халж байна. Бүр ингээд үнэхээр явж байна тий. Би сайн уугаараа. Тий сайн уугаараа. Одоо дахиад нэг хоёр авах. Өөр ярих юм байгаа. Тий. Амархан цогтдоггүй шүү дээ. За нэг юм асуулт байна. За аюу сонирхолтой байж магадгүй. За Монголд хамгийн анх одоо Harley Davidson хизээ орж ирсэн бэ гэж ярих юм бол мэдээж 21-с 23 оны хооронд орж ирсэн. Анхны арай ихт орж ирсэн. Бүр тэрнээс өмнө. За би тэгвэл буруу бодчих магадгүй. Солын данзангийн тий. Тэр бол байгаа. Тэрнээс хойшоогоо одоо 2010-ад оны ихэнхээр орж ирсэн моциклууд байгаа шүү дээ. Тэр чинь бол тухайн үе одоо тэгэл 0 км-тай Америкаас захиж авчирсан тийм моцикл. За энэ асуултаас улбаатаагаар нэг юм энэ яриагаас улбаатай нэг асуулт байгаа байхгүй. Монголд одоо яг чамаар дамжуулаад хамгийн үнэтэй хэдэн төгрөгийн Harley одоо 0 км-тэй байсан юм уу? Тэгээ эсвэл жоохон явж байгаад ирсэн юм. Яг хэдэн төгрөгийн Harley ирээд тэр тухайн он чинь ингээд дэлхүүрээ нөгж ирсэн. Өгөхдөө энэ Монголд одоо үнэлэгдэх бас тий. Дэжгүй Harley нэг шүү. Бид нар түрүү жил нэг өөрсдөө кастом хийсэн нөө V-Rod, Night Rod гэж загварууд шүү дээ. Тэн дээр нь яг ийм хар өнгөтэй зүгээр юм сток загвар. Одоо сток гэдэг нь энгийн одоо үйлдвэрээс гарсан моцикл шүү дээ. Тэр маань одоо 2012-3 оных байлуу да. Тэрийг бид нар өөрсдөө нэг сар гарны хугацаанд бутан задлаад тэгээд үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тоноглож өгсөн байхгүй. Тэгээд тоноглож өгөөд тэр тоног моног за тэгээ бүр арамын нүртэл хар байсныг цагаанаар будуулаад тэр моцикл дээр ерөөсө солигдог үйлцсэн юм арам мотор ер нь л үлдсэн. За хянах нь үлдсэн баг. Хянах өөр үлдсэн. Тэгээд тэр моцикл яг захиалагч нь өөрийнхөө хүсэлтийн дагуу захиалуулаад авсан овоо эдэн өөр болсон.
100 миллион даван авсан. За 100 яг хэд хүрсэн? Тэр бол тэр ийм гол ярих гэдэг сэдвүүн нэхгүй нүү бишээ. Асуудал нь тэр үйлчлүүлэгч маань бидрээр хийлгэж аваад дархны зал өгдөг байхгүй. Бас моцикл айгүй хайртай. Дарханлууга бид нар дарханд нь авчиж хүлээлгэж өгсөн төлхөр юм аа гэж гартуулаад тэгээд тестэлж ирээд за окей болцсон байна гэдэг. Тэгээд аваад төд удалгүй бидний нөгөө нэг бичлэгийг үзсэн бас нэг юм вирод гэдэг кастом сонирхдаг залуу орж ирээд тэр цагаан чинь заах болов гэж тэгсэн байхгүй. Тэр нь одоо бид нар ингээд өөрийнх нь хүсэлтийн дагуу хийгээд өгөөд төлхөөрийг гардуулаад өгцөө. Одоо бидний мэдих зүйл биш болсон. Чи нөгөө хүнтэйгээ өөрөө холбогдчихоо гэдэг утасныхын дугаар муугаар нөгөөд тэгэл орхисон. Тэгсэн чинь нөгөө цагаан моцикл маань дахиад гараж руу ороод ирд юм Улаанбаатарт. Тэгээд яасан чи нөгөө нэг надаас дугаарыг авсан залуу унцсан явж байна. Хүүе чи авсан юм уу гэж яасан ийс гэсэн чинь авчлаа гэх. Тэгээд ер нь яаж 8 төхрөгөл бас мэдээж сонирхон шүү дээ. Тэгсэн чинь 3 өрөө байр хүрсэн байт юм билэ. Гэхдээ тэр 3 өрөө байрных нь 180 саяд нь бодсон юм билэ. Оо за. Тэр нь бол жоохон үнэтэй байр байсан юм билэ. Тэгээ үлдсэн мөнгө төгөргээл тэр хүмүүсийн 8-ны асуудал шүү дээ. Хүн тэгэж хоо бэрч. Тэгэж хоо бэрч тийм. Тэгэл тэр мөрнэс чинь ингээл харах чинь яа хүн бол тий. Хүссэн юм аа тэгэл гайгүй санхүүгийн эрхчлөөнд хүрчүүл яаж ч жагаал ингээл болгодог болсон юм байна Монголын залуучууд гэдгийг л маш сайн ойлгож байгаа байхгүй. Тэрийг бол нэрээ яг харж ирсэн. Та хэд нөгөө нэг яг юу н дарханд хүргэж өгөө тий. Одоо бандагарл гэж нэрлэдэг байлээ шүү дээ. Хойдл нь тий 400-аад уртл нь хидтэй ч л 200-аад дугуйтай тийм ч л тэр одоо ирэхгүй. Тэгэл эргэл яваал тэгэл уулзар дараагаа зогсож байгаа эргээд. Хаарлт дэвидснээр дагнсан засвараа дагнсан. Ер нь хаарлт дэвидсэн эвдрэл ер нь хэрвээ. За ер нь бас тэгээд заавал унж үзэх моциклийн нэг мөн үү? Мөн шүү дээ. За тэн дээр бол number одоо энэ чинь дэлхийн одоо number 1 одоо нэрээрээ number 1 шүү дээ. Ер нь бол. Яг би гэхдээ энэ дээр бол яг шудраг хэлэхэд бол Япон моциклууд их сайн. Маш гоё эвдрэл хэмхэлх. Одоо Монголд хүртэл нөө VTX 1300 1800 гэл одоо тренд болсон моциклууд байна шүү дээ. Тий. Тэгээд мэдээж одоо Harley гэдэг одоо нэр брэнд нэм гэдэг чинь айгүй том зүйл шүү дээ. Тэгээ эн чинь Harley Owner Group гэдэг өөрийнх нь нөгөө юм одоо бас клубын төвшөнд хүрсэн юм хүмүүсийн одоо нийгэмлэг байна тий. Harley л ундаг. Тэр ч одоо дэлхийн хэмжээний. Дэлхийн хэмжээ гэдэг чинь монголчууд Harley-г унах одоо унаж эдэлж үзэх хэрэгтэй. Тэр бол тодорхой одоо хэрэгтэй гэж би хэлнэ. Тэгээд нөгөө эвдрэл хэмхрэлийн хувьд бол наа чи бас юм хоёр талтай байгаа байхгүй. Нөгөө манай монголчууд 1 км-тэй моцикл машин унах чинь нэг өөр шүү дээ. Тэгээд дандаа нөгөө second hand буюу одоо хүний хэрэгжилжсэн моциклыг энэ дэндээс импортоор оруулж ирдэг. Тэгэхээр мэдээж тэр чинь цаг хугацааны хувьд те явсан километр туулсан зайн байж байгаа. Тэгээд заасан тодорхой одоо 30 мянган км яваад тэрийгээ соль гэдэг үйлдвэрийн заалттай л моциклод байхгүй. Хойдл сервисэл хийж явах ёстой. Тэгвэл өөр асуудал гарахгүй л гэсэн үг. Зөв. Монгол нөгөө нэг яг энэ дэр чинь яг нөгөө марталгүй хэлэхэд нөгөө Harley хог гэдэг юм юу айгүйх явддаг байсан байхгүй нэг 5 6 жилийн өмнө айгүйх хэцүү тийм асуудал байдаг. Хүмүүс их асуугаад идэг аахгүй төөрөлдөөд. За миний хувьдсан бас өөр бас сайн ойлгодог юм аа. Одоо урдаас хэрж байна. За Harley дээр яриа те. За тэр Солонгосоос, Австралиас, Америкаас эдний ялгаа байна уу? Бага. Яг манай гараж бас урдаас ер нь Harley ч юм уу бусад моциклууд ер нь бол тодорхой хэмжээгээр зөөдөг. Солонгосоос зөөдөг, Америкаас, Австралиас зөөдөг те. Яг одоо ингээд хараад тахад нөө хямдхныг нь сонгоод аваад ирээд байна л да хүмүүс. Манайх бол яг дундаж үнэн жоохон өндөр зардаг. Ягаад тэгэхээр нөгөө тэр моциклууд чинь тодорхой буух эзэн буцах хаягтай газарт бид нар баталгаа өгж одоо өгж ийн хүмүүстэй. Бид нар өөрсдөө цаанаасаа бас тодорхой хэмжээний том үйл ажиллагаа явуул удацсан газруудаас авч ийн тий. Одоо ингээд бусад хүмүүсийг ч юм уу ингээд хов хүмүүсийг хараад тахад юу яагаад байна л та. Очоод хамгийн хямдхныг авчдаг. Тэгээ мэдээж тэр нь энэ тэндээс угсарсан ч юм уу асуудалтай капитал юм бол айгүй их зэрлэг капитал орж ирнэ. Тийм ялгаа бол байгаад байгаа шүү энэ дэр тийм. Бид нар бол өөрсдөө нөгөө мэддэг учраас гэж ярих юм уу те. Нэг очоод нэг ядаж аятайхан газар өөрсдөө ч юм уу очоод үзэж хараад авдаг. Бид нар бол жилийн баталгаа өгнө гээл тэгдээсэн. Тэр бас маш таалагдсан. Бигрэх аргагүй дээ. Буу хойцсон буцаа хаяа гэдэг чинь яг үнэн баггүй. Чи нэг энэ чинь яагаад бол бидний хувьд бол нэгт нэр хүнд өгөө хоёр жиш дээрээс нь энэ хүний амь настай холбоотой зүйл учраас бид нар юм. Тэр яриа бол үнэхээр бас зүг байсан. Би бас тэрийг сонсчоод нэрэлт хийш үнэ бас хүмүүс бас сайн хүрээсэй гэж бодчихсон. Яг нөгөө тэн дээр чинь бидний байр суурь бас юм байгаад байгаа шүү дээ.
гаражууд олон болж болно тий. Чин зах зээлийн хууль шүү дээ. Бүгд л бас хоббигоор юм хийх гээд үзээд нь шүү дээ. Болно окей тэр асуудалгүй. Нэг жоохон асуудалтай юм битгий одоо авчир зараач хүмүүст өгөөч гэдэг юмыг л одоо эсэргүүцээд байгаа байхгүй. Хэрэггүй наа чин хүний амь нас шүү дээ гэдэг юм дээр л бид нар тогтоод байгаа. Ягаад тэгэхээр бид нар хоёр дугуйтай өөрсдөө ч гэсэн яах вэ гэж айгаал ингээл те энэ шахчих болов зам дээр урдаас нэг нь урсгал өрөөд ороод ирчих болов гэдэг юмыг байнга ингэж дотроо бодож явдаг хүмүүсийн хувьд бол тэгэл урд зүгээс тийм хямдхан ийм чанарын шаардлага хангаагүй ч юм уу тийм иймэрхүү битгий оруулж ирээч л гэж л юмыг л одоо бүр бойл гэж бол хэлээгүй тий. Одоо бүр бойл гэж зогсоож чадахгүй. Ядаж нэг аятайхан үнийн хувьд ч юм уу те нэг жоохон өндөр нэг ийм аятайхан юм оруулж ирээч л гэдэг л юм хэлж байгаа байхгүй. Өөр орсон боли гээл тэгэл мөр явна шиг зүгээр. Шар мэдэн дуртай учраас аюу болон тийм зүйлүүдийг харж байгаа та тий. За манай Армак руу одоо жоохон орё л та. За тий. Армак одоо ер нь цаашдын гой зорилго нь юу вэ? Өөр ямар гой юм бусдаа харуулахыг зорж байна. Клубын зүгээс тийм ээ. Тэр талаараа. За одоо клубын хувьд бол мэдээж манай ерөнхийлөгч Хонзо маань байгаа. Тэгээ тэр маань бас одоо бас яг мотоциклын хоббигоор бизнес хийх ингэ явж идэг. Тэгээ одоо манай нөгөө M-Zone гэж ингэж байж байгаа шүү дээ. Тэгээ одоо BB-гэр гэл ингээл бид нар ч хоорондоо аягүй сүрхийн найзууд ийш шиг хамт их зугаална. Клубын хувьд бол мэдээж яг манай клубын нэг яг ийм зарчим байдаг юм аа. Одоо бичигдээгүй хууль юм уу? Бид нар нэг тийм тоонд анхаарахыг хүсдэггүй юм. Хүний олон биш. Чанартай байх ёстой гэдэг үүднээс клубийнхаа одоо гишүүнчлэлийг гэх юм уу те шинэ гишүүн элсүүлэх процессыг ерөнхийдөө тэгж авч үздэг юм. Манай клубын хувьд хамаа намайг ингээл энд тэндээс орё гэсэн болгоныг шууд ингээд аваад спорт ч юм уу перспект бол гэдэггүй. Перспект болгохдоо за чи перспект болж болно. Хүсэлтээ өгчих. За хүсэлтээ авлаа. Бид нар чамайг таньж болно. Чи ийм те лаг ажил хийдэг мотоцикл ундаг ийм залуу байна. Окей болж гинөө. Чи эхлээд биднийг таньж аваа те. Энэ залуучууд одоо Армак гэдэг клубийнхэн ямар залуучууд байдаг юм бэ те. Одоо залуучууд л юм чи мэдээж хоорондоо ам зүрэн ямар нэгэн сөргөлдөөн болно асуудал үүснэ. Тэр болгоныг нь чи ямар өнцгөөс харах вэ? Тэгээ тэрний дараа чи чамд таалагдчихвэл зөвшөөрж болно гэдэг л ийм л одоо гишүүн хэлсүүлэхтэй ч юм уу иймэрхүү зарчимтай л явдаг клуб юм манайх. Цаашдын зорилго гэх юм бол яг манай клуб дараа жил 10 жилийнхаа ог хийн. Тэгэхээр энэ жил нөгөө ийш тийшээгээ нөгөө мөнгө үргэжсэн ажил нэг жоохон бас хэцүү болчиход байгаа санхүүгийн хувьд дараа жил бид нар том арга хэмжээ байгаад байгаа учраас тэгээ мэдээж ойлгомжтой Монголын мотоциклчид их боллоосоо туршлагатай мотоциклчид их гараасаа дэг журамтай яваасаа гэдэг юмыг л хүсээд тэгээд бид нар өөрсдөө бас нөгөө жилийнхаа төлөвлөсөн аяллуудыг энд тэнд хийгээд те олон мянган километр туулаад тэрүүгээрээ үлгэр дуурайл үзүүлээд тэр нь бидний одоо зорилго юм уу даа гэж л зөв. Миний хувьд болохоор яг бид нар өөрсдөө мотоциклоо бариад хизээч кайф авах хүмүүс ахгүй тийм ээ. Тэгэхээр олон нийтийн ажиллагаанд гоё илүү бас төлөвлөстэй оролцоосоо ч юм уу оролцыг миний хувьд л хүсдэг. Клубынхандаас илүү загтдаг тийм бас зарчим байдаг аахгүй. Тэгжиж нөө мотоциклчид гэдэг нэр гарч ирнэ тийм ээ. Тэр талаас асуусан. Яг 100% мотоциклчид нэр гэхээс илүүтэйгээ энэ мотоциклийн одоо мотоцикл хөлгөлж байгаа залууч би чам юу буруу ярьж байгаа юм шиг байна. Яа энэ дээр зөв нэг хэлэх гэж байгаа. Тэр маань юу гэж юм гэхээр одоо мотоцикл унаал нэг зүгээр тохилдоод байдаг залуучууд биш тийм биш шүү дээ ойлгомжтой. Тэгээ бусдад одоо ер нь бол нэг өөрт олсон нийгэмшлийг бусдад түгээх нэгдэг ч юм бол айгүй том үүрэг байгаа шүү дээ. Энэ бол иргэд одоо бидний хувьд гэх юм уу те. Тэр бол ерөнхийдөө бүх клубүүд, бүх крүүд ер нь бол бас яг адилхан гэдэг сайн үлсэн аян хийдэг. Нийгэмд бас ингэ тулгуурсан юм гэдэг. Бүгд л хийж штэ. Манай чоппер мотоцикл одоо MMA-гээс ч юм уу бусад крүүгүүд тэгэл бусад нэгдлүүд бүгд л энд юмыг л одоо хүүхдийн баяраар хүртэл ингээл бүгд энд тэнд шаар өрцөн зогсоол эсвэл сургуулиуд дээр очиод хүүхдүүдийг баярлуулаад ингэ явж байгаа. Энэ болгон ч юм бол айгүй гоё нийгэмлүү чиглэсэн гоё мессежүүд л гэж боддог хөх. Тэгэл ийшээгээ нөгөө хогийн цэг рүү ингээл гурил будаа ачаал явдаг ч юм уу те. Иймэрхүү юмнууд айгүй их хийдгийг тэгээд бас төдийлөн бас нөгөө ингээл амар лаг рекламдаал ингээд авахгүй юм да. Тэгэл тэрийг бол заавал түгээх бол аль байхгүй те. Өөрсдөө л яг л хариуцлагатай entertainment болгоол ингээд авахгүй. Тэгэл өөрсдөө хэр таарсан хэмжээнийг гоё юмнуудаа хийгээд өгч ийн гэдэг чинь л одоо бидний л гол зорилго нь л тэр юм даа л гэж бодож байна. За, Горио маань за ер нь багасаа
ер нь техник тайртай, мотоцикл засдаг, техник энзэлдэг тий. Багасаа биш яг уу. Тэгээд за ер тэр нь маань яг нөлөөс юм аа л гэж хэлхийг хүссэн шүү. Тий. Тэгээ ер нь тэр чинь бол бас багасаа л гэж юм. Тэр нь бас сүүл рүүгээ тий сүүлийн нэг 5 жил юм. За тэнгуутаа мотоциклаас ундаг. За өөр ер нь залуудаа хийжсэн хобби. За залуудаа юу хийдэг вэ? Өөр тийм тухай дижис гоё хоббинууд бас. Өө ч одоо бүжигийн хоббитай байлаа, бүжигчин байлаа. Байна уу? Байна. 16, 17. Тэгээ нэг Судалсан л та. Тэрний ардчаас судлыг дэргэж өгч байна. эргээд байна тий. тэгээ нэг хүүхэд наснд рэп, брейк данс гэж явдаг. Тэр маач тэгээ нэг хобби байж байгаад оюутан болж байгаа бол мартагдсан. Хоо хандлагатай байсан уу? Хандлагатай байсан. Нэгдүгээр бол матч крүү гэдэг. За. Тэгээ бас нэг дуу муутай асуудал. Тиймэрхүү юмарс оролцоо бидний үе чинь тэгэл яг дуунасаа одоо таллаа. одоо юу ч одоо хаач үйдэг юм их манай хин нэгэнд нь л явж байгаа баг. Тэгэл одоо тухайн үед чинь нөгөө ориг пүүз гэж бидний хувьд бас нэг юм юу байсан шүү дээ нөгөө. Тэгээ вайрлес байсан тий. Тэгээ нөгөө төдийлөн хүн болгоо авч чаддаг. Тэгээ нэг жоохон сүүлд ажил төрөлд ороод бас пүүз мүз цуглуулдаг болсон гэх юм уу. Одоо хобби гэвэл одоо мэдхгүй нэг хідэн ч хос пүүз байгаа юм. Тэгэл одоо клубийнхантайгаа явж хагаад загасчны замл руу орсон одоо загас магас. Оо тий. Одоо аялал бид нар чи бүгд ингээ хойноо нөгөө уургнуудаа богцондоо игээл юм уу багтахгүйнууд нь ачаан дээрээ тавиул явж байгаа шүү дээ ер нь бол. Манай горооч гэр бүлийн байдал. Эхнэр хоёр хүүхэд. За энэ их хобби, энэ их одоо тий ажлынхаа хажуугаар хэрхэн яаж одоо гэр бүлтэй цаг зав зарцуулж чадчихэв. Одоо наад чи одоо мотоцикл унж байгаа бүх залуучуудын асуудал واخгүй. Одоо эхнэр нь амар гоё дэмждэг залуучуудыг би харж байна. За эсэргүүцдэг залуучууд бас байдаг واخгүй. Одоо эхнэр нь нээр одоо жоохон тий болооч их яваад байгаа юм шүү. Эхнэр нь бүрстөө бүр амар дэмжээл бүр заримдаа хойно сууж яваал бөөнөрөө явж байгаа хүмүүс ч байдаг. Одоо зарим нөгөө мотоциклснаас илүү нөгөө амар олон мянган километр нөхрийн хар цуугаа явцсан эмэгтэйчүүд эхнэрүүд байна шүү дээ. Тэр бол мэдээж амар том асуудал л да тий. Тэгэхээр аль болох зохицуулаад явна тэгэл учрал. Танаа ихнэр яг аль ямар хүн? Оо дэмжин. Дэмждэг яг хойно суугаа явдаг нөө. Үгүй зүгээр дэмжээ за. Дэмжиж байна. Яваа явчаад ирээ гэж явахтаа болгоомжтой яваарай гэж тэгжил явдаг хүмүүс. Хүний хоббиг хүндэлж нөгөө нэг бас тэр хүний тэр орон зайг нь гаргаж. Гэхдээ нөгөө бид нар бас өөрсдөө нөгөө тэрийг тунгаа тааруулахгүй бас хэцүү шүү дээ. Очир зүггүй зунжангаа дахиад байх чинь асуудалтай. Тэгэхээр нэг цаг заваад зарцуулаад товлсон сардаа нэг ч юм уу те нэг 2 хоногор ч юм уу. За уртай айл 7-оос 10 хоног байлаа гэхэд тэрэндээ одоо виза авах нэгэд одоо манай клубын зарим тэгж уртай айлдаа виза авна богино айлд явахгүй гэдэг ийм асуудал аюух гардаг байна. Тийм энэ зүйл гарч байгаа те. Хөтөл дээр л гарч байгаа. Одоо мотоцикл гэдэг хоббиг нөгөө одоо сонирхлыг ч юм уу тий аюу олон хүмүүс одоо нэг багасаа бодож байгаад би энэ мотоциклыг авсан гэж хүмүүс их ярьдаг шүү дээ тий. Тэнгуутаа яг тэр хүний насны хувьд аваад үзэхээр нэг за магадгүй нэг 50 наснаас дээш ч юм уу. Одоо яг энэ бол ингээд нийт ингээд хамарч хүрээ би ярих гэдэг байгаа байхгүй. Тэр маань энэ одоо хоббиндээ үнэхээр дуртай байсан бол тий одоо 50 нас гарчаа ч юм. Одоо би 50 настай хүмүүс бол хөшөө гэж хэлээгүй шүү. Зүгээр яг 50 гарсан хүн мотоцикл шинэ мотоцикл худалдаж байгаа. За би одоо хоббид мөнгө зарцуулаа тий. Явах. Зүгээр 30 настай хүн мотоцикл аваад аялах. Энэ хоёрын хооронд бол нэг тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа. Мэдрэмж байхгүй. Анхаа чинь 49-тэй шүү дээ. Анхаа одоо Одоо 50. Гэтэ азар яг нэг 3 жилийн өмнө мотоцикл. Миний хувьд бол наад чинь гайгүй тийм асуудал гарахгүй байх. Зүгээр явдаг хүн яваал явдгаар хизээч хідэн насандаа ч яг яваал явна шүү дээ. Тэгэл авах мэдрэмжийг аавна. Яг нөгөө бүтээх дурсамжны цаг хугацаанд ч юм уу тийм яг нь 30-аас нэг юм болчихлоо юм байна. Болоодаа л гэж бодоод байгаа. Ягаад тэр бас таадаг ер нь жоохон буруу юм. Яг тэр бол нэг тийм асуудал шүү. Зөндөө юм гой 50 гарсан мотоцикл жаах нар зөндөө л шүү. Үгүй тэр чинь бол угаасаа бүр юу штэ залуугаас дараа нь ингээд аваад ч явж байгаа. Сүүлд нь ингээд бүр клубд ороод мотоцикл хоббироод авсан гой ах нар зөндөө байгаа шүү дээ. Тэд нар окей. Тэгэхээр ер нь оройтхгүй шүү л гэж хэлэх хэрэгтэй. Нас хамаагүй хобби бол хүн ер нь заавал нэг хоббитой л байх хэрэгтэй би боддیں۔ Тэгээ ер нь бол юу ч байсан хамаагүй, юугаар ч хамаагүй хоббир бүгдээ ч байсан хамаагүй. Тэгээ гол нь одоо ингэж байгаа байхгүй. Одоо олон жил унчлаа. Одоо нөгөө нэг бид нар ч одоо чинь хөгшин болоод ч юм уу те. Бидний нэр өвдөг үнэхээр өвдөх байх гэж би боддог. Өвдөг тохоо ч юм уу те. Өвдөх байх гэж би боддог. Байх ч баг өвдөн. Тэгэхээр нөгөө байнга л өвдөг рүүгээ дулаалгын. Тий сийгжээдэг, гар тохоо сийгжээдэг ийм хүмүүс болохоор ер нь жоохон олон жил унаад. Одоо өвдөд эхэлсэн бол сая манайхан энэ шилийн багт явчаад ирсэн чинь
өвдөд эхэлсэн Наад зарим. Тэгэхээр одоо өөрсдөө хамгаалж авах хэрэгтэй. Хамгаалаад хүүтэн дулаалаад яг тэгж л байх хэрэгтэй. Яг нөгөө насны хувьд бол тэр л нэг жоохон эрүүл мэндийн асуудал тулгуурлах. Сая миний энэ чи ярьж байгаа юм зүгээр нэг залуудаа авч үзэх. За би одоо энэ ярианд орох юм байна. Би ярианда ойг орох. Завь муугаа хэлж байгаа байхгүй. За энэ дараагийн тайлбарыг хэлж өгнө. За. Одоо манай нэвтрүүлэг манай подкаст маань одоо нэвтрүүлэг л гэж яриад. Анхны дугаар болохоор жаахан буруу зөрөө яриад. Манай подкастын анхны жижиг Армак MC-ийн дэд ерхийлэгч Гори байлаа. Тэгээ Гори маань одоо ингээд нийт одоо ингээд мотоцикл анх удаа сонирхож байгаа. Тэгээ залуустаа хандаж гоё ингээд зөвлөгөө өгч өөрөө зүгээс. Би одоо бид нар чинь 150 250-аас эхлээд идэг байсан шүү дээ. Ер нь тэгсэн чинь одоо гараж дээр орж ирээд ярьж байгаа би анх удаа унах гэж байгаа маа. Гэтэ би 900,200-ээс амаар байна. Гэдэг асуудлууд аягүй орж ирж байгаа байхгүй. Окей, авч болно. Тэрийг бол үүсэхгүй шүү дээ. Авч болно. Зарим нэг тохиолдолд ийм асуудлууд гарч ирээд. Нэг бодлого нөгөө туршлагагүйгаас болоод ч юм уу унахчдаг ч юм уу эсвэл машин шахуулчдаг ч юм уу те. Нөгөөдгөө нэг жоохон эвдчихдэг ч юм уу. Ингээд орж ирдэг асуудлууд ер нь мерсээр гарч ирээд байгаа юм. Миний одоо өөрийн ойрын жишээн дээр бол тэгэхээр өөрийнхөө биеийн хилэмжинд таарсан. Тэгээ өөрийнхөө одоо сонирхож байгаа завгүйр те тэрнийхээ л ер нь нэг жоохон жижиг CCT ч юм уу те тэрүүгээр эхлээд л явсан их зүгээр. Тэгээ гол нь биеийн хилэмж буюу өндөр намнаа тааруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хөлн хүрдгүү ч юм уу хит хүнд мотоцикл авчаад ингээд тэрэндээ түүртэд идэг ч юм уу тийм байж болохгүй л гэж л яг тэр залуучууд ер нь биеийн өндөртэй таарсан мотоцикл гэж танадаа бүр яг тэрийг сонирхож асууж орж иж байна. Одоо би ийм өндөртэй. Тэр чинь наа чинь ерөөс амар их асуулт. Бүр хамгийн их асуудалж байгаа асуулт нь мэдээж яг би амар том биетэй мөртлөө туршлагагүй хүн шууд мэдээж 1900 2000 гэж хэлж чадахгүй шүү дээ бид. Тэгэхээр мэдээж тэгээ багаас нь эхлэл гэдэг л зөвлөгөө өгнө. Чи багаас нь эхлээд нэг жоохон туршлагатай болцсныхаа дараа хүссэн тэгээ томруулж болно ч юм уу те. Иймэрхүү байдлаар явна. Яг хит одоо би ч одоо бас өөрөө намхан хүндээ орно шүү дээ. Тэгэхэд бас надад одоо би хичнээн хэдэн жил унсан ч гэсэн хит том мотоцикл бол хот дотор ч юм уу те. Айгүй түүртэй асуудалтай шүү дээ. Ерөөсөө тэрийг ингээд дахиж умааргүй санагддаг ч юм уу ингээд орхичдаг ч юм уу те. Иймэрхүү юмнууд бас байгаад. Дээрээс нь бас төрлөө бас зөв сонгоо. Тэгээ төрлөө зөв сонгох хэрэгтэй. Төрлөө сонгохгүй мотоцикл аавна гэдэг байхгүй. За. Сайхан ам халаад ярьж игчээд. За манай подкастта хамтран ажиллаж байгаа. Би нэг дэлгүүр нээсэн. За. За одоо 25-наас эхлээд дэлгүүр маань нээлттэй хийгээд юу ах юм. Чикана байд. Чикана чоло стайлыг Монгол бас төвшүүлэх гэдээс нэг нөр их ажилд бас гаргасан да. Одоо чикана чологч ярих юм бол бас ингээ амар том сэдв. За тэрнээс нь зөриулээ тэгээд. За. За. Мөн хамтран ажиллах бодлого байх нь шүү дээ. Хамтран ажиллагч Алмонд крафт. Одоо манай арсын хэд гурлан одоо тэр манайхан мэдж байгаа да тэр мэдж байгаа нөгөө нэг манай зураглаа анхааг маань те анхаагийн маань бас ингээд зориулж илгэсэн прап подкастын хамтлагнаас ингээд урсгав гэж хэлээ. За тэгээд зөөр ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд дараа бас дахиж нэг оруулах байхаа. За манай хаягч манаас хаяг манаас ядарчлаа. Хаяг нөр бол. За.
За дуусгая. Хөө наач биш энэ чи дуурайх гэхлээр гайгүй байх гэсэн чинь болдгоо шүү дээ. За гэрлэн